Ойлоо хугацаа ярил л да. Тэгэхээр яг одоо төлөвлөж байгаагаар бол хизээ ер нь нээлттэй их бай. Шинэ бодол. Одоо барилгын гомдол эхлэегүй л да зүгээр. Тэгтэл ямар ч байсан төлөвлөлт хийгдсэн тийм ээ. Нээлттэй хийдсэн, барилгаа барих харуулсан одоо. За яг одоо өнөөдөр гарсан төлөвлөгөө гэж байна. Одоо бидний яг мөрдөөд ажиллаж байгаа. Энэ ажлынхаа дагуу бол бид 2016 оны 11 сард одоо анхны онгоцыг түлээж авах боломжтой гэсэн ийм тооцоо явж байгаа. Энэ маань бол уг нь яг зарчмаараа бол бид сая 2016 оны 8 сар гэж яригддаг байлаа л да. Цааш 3 сар сунж. Энэ маань юу вэ гэхээр Япон улсаас бид барилгын компанийг одоо сонгож ялгуулж ажиллуулах ёстой. Энэ ажил маань бол нэг ялмгүй яригтэй асуудал бол гараад байгаа. Тэгээд энэ маань шийдэгдэх юм бол энэ хугацаанд ингэж явчих боломжтой. Онгоцны буудал яг ашиглалтанд орох үед одоо өндөр хурдны замаар холбогдсон байх ёстой. Улаанбаатарт. Тэр бол Монголын засгийн газрын хуулиас үүрэг үү. Энэ замын маань бол эхний хэсэг одоо 54 км гэсэн ийм тооцоо байдаг. Одоо Улаанбаатарт энэ ойлцоо гэсэн. Эхний одоо 17 км орчим замыг бол одоо энэ жил нийслэлийн хөрөнгө оруулалтаар Ярмын гөрнөөс нисэх хүртэл гэдэг байгаа тийм. Тэр одоо 6 игнэтэй ийм зам бол энэ бол одоо нисэх буудлын хүрэх замын нэг хэсэг. Цааны 37 км зам бол үлдчихэж байгаа юм. Энийг бол төрийн өмчийн хорон дээр бол концессион хуулиар барина гэсэн жагсаалтанд орсон юм. Засгийн газрын энэ концессион хуулийн жагсаалтанд. Эннийхээ дагуу бол сонгож ялгаруулалт гараад явж байгаа. Тэгэхээр энэ маань бол бас амжилттай болчих юм бол одоо энэ намартаа магадгүй бол одоо эрх зүүн гэхэд бол одоо бид өөдрөг гарах хэрэгтэй ажил яваад ингээд онгоцны бол манай замтаа болчихно гэсэн юм ойлголт. 6-ны хэрч одоо хөдлөн ходог явдаг зам л гэсэн үг үстэй. Тэрний царай өргөнө үү? Одоо нисхийн товчоо хүртэл 6 гинэ. Үүнээсээ гараад нөгөө яг хотынхаа ачаалаас гарчингуу цаашаа 4 гинэ болох. 4 гинэ зам маань бол нисэх бодол өрөх хэрэгтэй. 37 км. Одоо нэг урсгалт бол 2 машин явж байгаагаас болцоо л гэсэн үг шүү дээ. Энэ ирээдүйг та яаж харж байна? Та бол одоо бас баруун сурж байсан. Ерөнхийдөө барууны хот төлөлтийг мэддэг хүн. Тэгээд манай хот бол ер нь өргөжих нь ойлгомжтой, том болж байгаа гэтэл хийж байгаа төлөлтүүд арай л санаанд гүцэхгүй санагдаад байдаг. Тэрүүг хангалттай ер нь одоо Төв аймаг бол хөгжиж шүү дээ. Одоо хүн тэлэн олон хүн амьдардаг болно. Бас л тэгэл нэг хоёрыг дээр бөглөрөх асуудал 10 жилийн дараа гарахгүй бас юу байхгүй шүү дээ. Энэ зүгээр бид өнөөдөр хурдны зам гэдэг юмыг яриад байгаа юм. Гэхдээ одоо өнөөдөр одоо хийсэн зураг тооцоог би мэднэ л дээ. Одоо тэр 4 урсгалтай зам гэдэг одоо таны нарийнч болов яаж болох гэж санаа зовоод байгаа. Би бол яг адилхан ойлголттой. Энэ зам маань бол хурдны зам гэдэг одоо Японд өндөр зам гэж яригддаг те хайвей гэж яригддаг. Энэ яг энэ хэмжээний олон улсын одоо стандарт таарсан зам биш юм байна. Одоо энэ маань бол орон нутгийн замтай адилхан. Гэхдээ 2 урсгалтай ийм зам бол баригдана. Үүнийг бол одоо манай эдийн засаг сайжирж байгаа ийм үед бол бас нэг ухсыг 37 км-ийг бол олон улсын стандартад тааруулсан. Одоо яг өндөр зам одоо Таиландын Бангкок л одоо их нэстэг болсон. Тэнд зам тавьлахч юм тийм. Яг тийм хэмжээгээр нь тавьчих юм бол одоо асуудал байхгүй. Зүгээр би бол бас энд бол эргэлзэж байгаа хүмүүсийн л нэг. Ер нь зүгээр хуучин эдийн засгийн биомас болоод ч юм уу их багаарс гэдэг байх шиг харагдаад байт юм л хот төлөлт бол. Тэгэл ингээл шавж барайл одоо Ярамгийн тэр урдлаар зам тавина гэж хоёр талаас бол объектууд хийж хатсан байл шүү дээ. Тэр замын чинь дагаад бас байгууламжууд байх хэрэгтэй тий. Одоо хотын төлөвлөлт өнөөдөр яаж яваад байна гэдэг бол одоо яг энэ асуулттай л ярих юм бол цуг ярихаас өөр зам байна. Хотын төлөвлөлт өнөөдөр бол ерөөсө буруул явж байна. Өнөөдөр бид зүгээр л нэг аж ахуйн нэгжүүд дээр замаа бодохгүйгээр л газрыг хөгжиж байгаа. Тэгэл нөгөөх нь битүүлэл нэг мухар зам гамсгалчдаг. Үгүй бол одоо хажууд нь ядаж нэг явган хүний зам байхтай газар хашаага өргөсгөл авчаал зоочдөг. Тэр улсууд маань одоо яг тэр хашааг барьж байгаа хүний буруу биш байх л да. Гэхдээ тэн дээр нь тэр нүч одоо бас нэг айгуухан газартай болол гэж боддог байлгүй. Наанаас нь хяналт тавьж байгаа өнөөдрийн одоо энэ хотын одоо газар олголт одоо тэрийг хариуцж байгаа хяналтын байгууллагууд бол энэ дээр маш сайн ажилласан. Улаанбаатарт бөглөрч байгаа, утаатаа болж байгаа, бохимдож байгаа, ажил алдаж байгаа энэ бүхнийг задлахад хот хэлэх ёстой гэдэг дээр бол ер нь нийт төвшөндөө ойлголт нэг болчих шиг боллоо. Түүнээс энэ дотор багтаад бид нар бол энэ зохицуулт хийгээд хэцүү. Тэгэхээр тэлхийн тул заа өшгтийн хүн дээр одоо эрчим хүч дэд үтцийн асуудал бол ямар ч асан 100% шийдэгдэх гэж ойлгож болох ба тий. Тийш бүх тооцоо нь хийгдсэн. Одоо засгийн газар ороод энэ дагуул хотын ерөнхий төлөвлөгөө батлагдчих юм бол тэнд бол одоо 100 мянган айлгдагч нь бол одоо чиглэлээр дөрвөлтөрчтэй гараад авчиж болох нь бол гэсэн үг шүү. Тэгэхээр энэ бол маш их юм шиг. Зүгээр 100 мянган айлаараа тогтохгүй байх зүгээр одоо тэр
тэр зам чин замдаа хоосон явж байгаа л гийг үндсэн айл 100 мянган айлын хот руу орно гэдэг бол ойлголт байхгүй шүү. Замаа дагаад үйлчлэгээ үүснэ, үйлчлэгээ үүсгэлээр хүн амьтаа амьдна. Тэгэхээр ийшээгээ ингээд хот маань нэг тал руугаа ч гэсэн ингээд зөв одоо сүүлийн үеийн одоо олон улсын хот төлөвлөлтийн ийм жамаар ингээд нэг жижиг хот ч гэсэн гаргаад ингээд хөгжих юм бол нэг тал руугаа урд тал руугаа ч гэсэн биднээс ажил зөв шийдэж байгаа. Тэгэхээр энэ дээр л их хэмжиг асуудал юм л да. За ингээд бол ямар ч байсан тэлэх чиглэл гараад ирлээ. Хот төлөөлгээд байгаа өшгтийн өндөртөө аймагт хэлэх нь. Гэтэл одоо энэ ялангуяа хаттыг юм зүүн өмнөд Азийн өндөр хөгжилтэй орнууд харахаар шинээр барьж байгаа хотоо хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хамгийн сүүлийн стандарт одоо төлөвлөлтөөр хийдэг. Тэгээд тэр нь одоо супер гигант шинэ хотод болоод байдаг. А манай болохоор хот хэлэхээр л нэг шавар дагс барайл ингээл хин чамаагүй хаан чамаагүй ч буугаал те. Юугаа чамаагүй гэж тэгэхээр энэ бодлогыг ер нь одоо хийж чадах уу нот. Яг өнөөдрийн төвшөнд бол хийж чадахгүй юм бол бүгд харж байна. Энийг бол одоо өөрсдөл ёстой. Өнөөдөр одоо энэ уул руу авираад байгаа гэр хорооллыг харалт. Тэнцээ хин газар өгч байна. Одоо тэр би одоо ойлгохтой бол тухайн дүүргэн тэгж явж байгаа нэг хороо. Тэгэл за энэ хэсгийг ингээ хатгаад авчихаа. Яг тэн дээр нь яг ингээд цаанаас нь зурцсан зурагч байдгүй. Тэгэл энэ хавь гэхлээр л нэг тэр хавь гээл нөгөө газар авж байгаа хүн хатгаад авчдаг. Тэгэхээр энэ маань л өөрөө зохион байгуулдаг болоод байгаа. Өнөөдөр бид яаж хотоо төлөвлөх ёстой вэ? Эхлээд дэд бүтцтэй тэнцээ аваачсан байх ёстой. Тодорхой гудамж, талбай, одоо тэр ногоон байгууламж бүгднийг төрүүлээ шийдсэн байх ёстой. За тэгээд за энд орон сууц бий болох ёстой. Энд спорт зохицолбор, энд зочид буудал. Энэ нийтийн эзэмшлийн талбай. Тий. Тэр маш чухал зүйл шүү дээ. Эхлээд биднээс гудамж, талбай, дэд бүтцээ шийдчихэ. Дараа нь одоо яг энэ дөрвөлжин дээр 9 давхар амны орон сууц баригдана. Энэ ч нь одоо юу гэдгийг одоо дан хаавснууд гэдэг юм уу. Тэр оролт баригдана. Дэд бүтсэн шийдэгдсэн. Одоо энэ дээр харин одоо бид тендер зарлах хэрэгтэй. За энэ дээр 9 давхар байсан хэн барих вэ? Ямар үнээр? Ийм бодлогогүй бол дахиад хөшгтийн хөндлийг дагсан баахан гэр орол үүсчихгүй л гэж л одоо хэлэх гээд байл та. Тий, одоо тэр дагуул хотын ерөнхий төлөвлөгөө бол их хайтайхан хийгдсэн л дээ. Би тэрэнд үзэж танилцсан ер нь биднээс ажлын байнгын уялдаа холбоотой явждаг энэ болохоор их сайн мэдж байгаа. Зүгээр яг тэр хэсгээр нь биднээс яг сайхан дагнаад хийж чадах юм бол тэнд бол хайтайхан хотлох хэрэгтэй. Одоо эхлээд тэр бүх гудамж талбайныхан дагуу сайхан дэд бүтцээ төрөн тавьчаад. За энэ дунд ийм талбай байгаа шүү. Энийг эвдэхгүй, энийг сүтгэхгүй яг энэ орон хэмжээтэй зураг гаргаад тэр өрсөлд за танахыг сонголоо. Ингээл бид хотоо барих хэрэгтэй. Түүнээс бол одоо нэг дараагийн бүүл нэг хорон дарах шийдээд хашааг нь барьцдаг. Тэрэнд нь дагуул бид нүс замаа тавьдаг. Тэрэнд нь дагуул дэд бүтцээ татдаг. Энэ бол ерөөсөө орон үндсээрээ буруу дараалал. За тэгэхээр Монгол орны одоо хөгжил бол ингээд маш хүчтэй лугшиж байгаа. Тэгээд ерөөсөө орон зайгаа олж чадахгүй ингээд тэмцлээд байна ш дотроо. Хүмүүсийн сайхан амьдрахыг ингээд үзээд байгаа ш. Хамгийн зах зээлтэй газар орж ирэл хамгийн одоо боломжтой нөхцөлийг хайгаал гэдэг. Тэгээд энд бол одоо артерийн судсыг тэлэхэд л бол хөшгтийн хөндий бол дотоодын зах зээл дээр өөрөө гүйцэтгэх юм байна. За гадагшаач мөн ялгаагүй Монгол орныг гадагш нь олж чухал үүрэгтэй гэж ойлгох юм дээ. Яг та бид бүгдээрээ мэдж байгаа одоо хоёр том гүрний дунд одоо өөр хэлэлдэг улс байдаг. Одоо өмчний аюулгүй байдал майдал гэж одоо бүр айхтар юм яриха болио л доо. Зүгээр одоо гинтийн одоо янз бүрийн асуудал гарахад бид юусэн шууд холбогддог юм байна бол тэр онгоцны буудлага. Түүнээс одоо машинаар давхад хоёр хөрстэйг л уулзна. Үгүй бол одоо 3 дахь хөрс гэж байхгүй учраас далаа малаа гэж алга. Тэгэхээр автотээвэр, төмөр зам, онгоц маань бол шууд 3 дахь хөрс рүү харьцах боломжтой л үүсвүүд. Энийг стратеги маш том байгууламж гэж үзэх. Тий, одоо яг л онцгой объект маань. Тийм. За баярлалаа ингээд нэвтрүүлэг үндсэндээ өндөрлөж байна. Хөтөлбөрт орсон баярлалаа. За баярлалаа та. За баярлалаа.